Хинтийн баян хутаг суманд гарсан эрүүгийн түүхэн дэх хамгийн аимшигт хэрэг уг болсон явдлыг цагдаагийн түүх номноос та бүхэнд уншин хүргэж байна. Эрүүгийн хар түүхэнд номер 1-т бичигдэх хэрцгий алхахын хэрэг 2000 оны сүүлээр дуулан тарьж байлаа. Энэхүү хэрэг юунаас үүдэн гарсан тухай манай сайд хүргэж байна. Хинтийн баян хутаг сумын төвөөс зүүш хойш тавиад Кимийн цаана оршихт авсан бадрах нуурын орчимд намарч алсан 2 айл өглөөний шувууны жиргэнээр сэрж нарны туяагаар эртлэн босов. Зүүн гэрийн эзэн Төгсбат яран босдгсон гэвч тэр гэрээсээ гарч ирсэнгүй. Шүн нойр нь хулчин орондоо хөрөөж элдвийг бодож хонжээ. Төгсбат бол орон шоронгоор олон жил явсан хавь ойрын хүмүүстэй их халгаатай ир. Архиун агсам согтуу тавина, хаяга хадран хулгай хийн. Гэвч дөнгөж гэр барьсан ариун болт гих залуу маань ирээс огт сэжиглэж цэрвсэнгүй уулын мод урттай богинотой. Төгсөө ахад санж чанар бий мууч чанар бий хэмээн эцгийнхээсээ зөрсөөр айл буухаар тохирчээ. Чингээд ариун болтын хашгүй хилэлцэж тохирсон ёсоор айл үйлчхөөр хүрээд ирлээ. Ааш ажил тэгшхэн сайхан хүүхдүүд. Хаяа хатхад суухад урамтай сайхан айл. Охин анууч нь нэг ой хүрээд хөлд орчихсон. Төгсбатаас салдаггүй. Түүнийг харахаараа саруулцаж уйлаад байдаг гинэн томоогүй амтан. Гэвч шүнжин гэр бүлийн гишүүддээ агсам тавьж үрээр жаахан зүрмэлсэн Төгсбатын хар толгооноос хүний санаанд багтангүй хэрцгий бодол салахгүй шаналгана. Өчигдөр уусан архинд толгоо нь эргэж дотор нь эвгүүрхэн. Босооч гэж 2 хүүгээ дуудлаа. Хинэн ч үндийсэнгүй. Баатар чи яан гинэ муу золиг. Мал хуугаа эргүүл хідэн туглаа усалсангүй гэж зөвхөө. Төрүүлсэн эцгийнхээ үгэнд орохгүй чи муу энэ гэрийг захирна гэж санаж байгаа бол том андуурч байна. Чи миний ууц нуруу айхтар өвддгийг мэдэж байж өчүүхэн ч өрөвдөхгүй та арх их уулаа гэж хоцно. Хандыг чинь хаг дарна. Тэгэхээр чи муу нэгийг ойлгох биз гайгүй. Чи хэд хоногийн өмнө намайг унтаж байхад богссаар хөлийг минь tulсан. Аавыгаа дарамтлал бол юу болдгийг үзэх цаг чинь болж дээ. Ер нь чи сүүлийн үед дүүгээ уруу татаж ээжтэйгээ үгээ нийлүүлж архиулаа. Адуу малаа үрлээ гэж урдаас цор хийдэг хідэн он бэ. Би чиний эцэг арх ууж адуу малын 8 хийж өсгөнө үү? Өрнөө та нарт ямар падлий байна гэх мэт хар бодол толгойд нь эргэлдэнэ. Дотор нь муухаарч аягуус хийгээд аль гэж хашгирахад 2 хүн сэрсэнгүй. Бүх гихч нойрсож буйг хараад улам бохондоо. Удалгүй гэрийн эзний их босч цай чанав. Эмгэн цайгаал бушуухан чанаад авъя. Хідэн хүүхдүүд сайхан цай ууг. Тос хөрсөн сайхан цай чанаа гэж цэвжид бил имээ сайн сайхнаар бодож байв. Хорвоогийн сайхан өглөө хойштын сайхныг мөрөөдөн арай хийж галаа асаалаа. Энэ өглөө гал нэг л дүрлцэж өгөхгүй байгаад гайхшран суулаа. Эмээгийн энэ mooнисон хуруунууд хичнээн хүний алтан амийг аврахад ид шийдд. Аж тусаа өгсөн гихвэ. Цэвжид бил имээ 18 настайгаас эмнэлэгт асрагч цувлагч. Эмийн санд 40 гаруй жил ажиллахдаа мөн ч олон хүнд ээл ивэл хайрлсан нэгэн. Тэрбээр ганц хүүгээ алдаж онож явхад ихийн сэтгэлээр хайрлаж, удаа шоронгоос сулагдаж ирсэнд баярлаж, одоо л хүн шиг амьдрах байх гэж итгэнэ. Харин Төгсбат шүдээ 100-аар орноос босов. Гутлаа холгтог өглөж дээлээ өмсөхдөө ингэр заамаа задгаа орхин бүсээ бүслэх айдав. Миний хүү цайгаа уу гэж ихэн аргадах. Гуйх завсар хэллээ. Хүүгийн жартгар дуу 2 нүд жирв татсхийж хидэрлв. Төгсбат дуртай дургу ээжийнхээ нүдэн дээр ханын толгойд буй калбар бууг авах гэснэ хулчивч буунаас хараагаа үл салгана. Хөх даавнд боодолтой сум хүхэнийх нь төмөрт уяатай буйг л олзуурхав. Тэр гинэд мэрэгэн арга олж хэрэгжүүлбэл асар богино хугацаанд баяжих юм шиг санагдлаа. Тэрхүү нүгэлт хар бодлоо дахин лавшруулан төлөвлөж үзүүлд. Болохгүй гих гаргалгаа алга. Иймээс гэрийн эзэн ээж та наад үнсээ гаргаж юугаа хийгээд хөвлөрүүлээд байгаа юм гэж зандрав. Зөрүүд тэнийхэн хүүгийнхээ дургуйг хүргэхээс имээсэн ээж нь үнсээ асгахаар гадагш майжигнан гарчээ. Одоо л амжих хэрэгтэй гэсэн аимшигт бодол Төгсбатын толгойд цахилгаан захих мэт харун орж ухсхийн буугаа авч сумлаад цаашаа хараад унтаж буй том хүү Баатрын ардагц руу бууныхаа амийг тулгаад ингээд чи муу намайг дарамтлж бай гэж хорсон шивнээд гохоо дарах гэтэл гарн салганаж зүрхэн дэлсв. Баатар нойрмоглон аваа би өнөөдөр хонинд явна шүү гэж хэлэх мөчөд гохоо дарав. Бууны дуу падхийн төгшөртэй сонсдож удаах хүү бат орон дээрээс өндийж нүдээ нохлон аваа та яаж байна гэж хоолойн зангиран шивнлээ. Огт нь буудсан юм гэж аав нь хээвнийг хэлээд бууга даруй сумлаж түүний цохонд тулгаж бодов. Энэ 2 дуу дараалан тасгийнхэн дэндүү содон сонстов. Цэвжид бил эмгэн яарч твдэн үнснийхээ яажгар түмпэнг чирсээр тотом мөргөх шахан бохилдож босгонд унах шахан орж ирээд хүй та нар чинь юу болоод байна гэж хэлээд цуснд живсэн 2 ачд буу барин тухаараа харан зогсож буй хүүгээ хараад сая учрыг ойлгож ядандаанчтэй эвээ минь хайран хүүхдүүд химэн ухсхийв
Намайг биш энэ хоёрыг өрөвдөж халаглаад байхдаа яадаг юм хэмээн алуурчин төрүүлж өсгсөн ихийнхээ зүрхэн тушаа газар чиглүүлэн 3 дахь гохоод аржээ. Их нь 2 ачаа тэврэх гэсэн мэд гар сарвайлган унчихв. Алуурчин бас араатнаас доор авирлагч төгсбат үлдсэн ганц сумаа салгалж чичирсэн гараараа буунда хийж байх тэр агшинд үүд сэрхийн онгоож өчигдөр орой тэдний хажууд ирж буусан ариун болтын гэргий дэлгэрцэг 2 нялх охиноо хөтөлж юу ч бодсон шинжгүй инээмсэглсээр орж ирэв. Танаахан босоогүй байгаа юм уу гэснээ гинэт цуснд хутгалдсан өгтлүүдийг харж итгэж ядан хоош бухарчээ. Алуурчин ир тиймээ эднэр үрд унтаж байгаа. Чич гэсэн бас эдний араас очиж мөнх нойрсороо гэж заналтай хэлээд бүсгүйн ар нуруулуу буудаж унгав. Охиныг тэрсэн төгсбат үнэнд хавчуулсан дайцтай сумнаас нэгийг авч калибр буугаа сумлав. Дөнгөж яа гарантай нялх балчир охиныг өрөвдөх сэхээ түнд байсангүй. Улаан тууз уйсан тэр зүг рүү бууныхаа амийг чиглүүлж байгаад 5 дахь удаа гохоод арлаа. Алуурчин ир инээмсэглэн муусан алзнуудыг хядаад дуусгандаа. Чи хүнд их зөвлөгөө өгч уруу татдаг. Хогчин гэж хин нэгнийг хараан зөхөө. Нүд нь улаанаар эргэлдэж царай нь барайсан ир тэрхэн зур гэрч үлдээж болохгүй. Би ямар нэг удаа цааслуулахаас 2 удаа цааслуулах биш хэмээн амандаа говтны шивнээд буугаа авч баруун гэрлүү алхав. Нүүдэл суудалд ядарсан ариун болт бүх гэрч унтсан хэдий ч буун дуунаар сэрж таагүй зүйл болсныг зүүн совин нь хэлв. Гэрээс гарвал төгсбат буугаа барьчихсан ирж явна. Та юу бодваа гэж залуу хэлэхэд алуурчин ир би танаа охтныг буудлаа. Чи очиж хараач гэж хүйтэн харцаар хотголон өгүүлв. Ариун болт ухасхийн тэдний гэрт орвол тэнд цус нүжөндөө хотголдсон 5 цогц сухтжээ. Бүх зүйл ийм амархан дуусныг ойлгосон залуу сүхшүүрэн гарч ирэхэд буу тасгийж цуврал алуурчин ир 6 дахь сумаа ариун болтын туханд зоожээ. Төгсбат дийлийнхээ хормойг шуугаад цогцснуудыг ялгаж гэрт нь оруулж хаяв. Сумлсан бууга ариун болтын цогцсны дэргэд орхихоо мартсангүй. Эргэж орж ирээд зузаан гуяас ид буудан эд мөрийн баримт болсон 6 хүний ам бүрлгсэн калибр бууга талигааж ариун болтын гарт хатгуулжээ. Нарсанд хэдэн жил амьдарсан төгсбат үлдсэн хүн амны хэрэгээсээ дайжихын тулд хот орхоор шийдсэн байна. Хинтээ аймгийн цагдаагийн хэлтэст 2000 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 9 цаг 40 минутанд Баяхутаг сумын давсан бадрах нуурын орчин нутаглаж байсан 2 гэрийн хүмүүсийг буудаж гаднаас гэрийг нь цоожсон гэх мэдээлэл иржээ. Тэр даруй ажлын шуурхай хэсэг томилж ахлагчаар нь цагдаагийн хэлтсийн дарга урандааж галбатрах томилогдсон ажиллахаар болжээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар ирэхэд 2 гэр цоожтой. Хашаанд байгаа хонд нилээд хэд хоног бэлчээрт гараагүй нь харахад ойлгомжтой. Эхлээд зүүн гэрт ороход цустай холилдсон том жижиг 3 хүний цогцос, баруун гэрт мөн бас хүүхэд том хүн нийлсэн 3 цогцос. Гадны хүн үлдсэн нь тодорхой хэдий ч ямар ч уул мөр үлдсэнгүй. Цогцсыг шинжлээд гэрийн эзэн төгсбат байхгүйг анзаарч яаралтай ирэн сурвалжлав. Түүнийг өчигдөр байсан гэдгийг отрын адуучид нотолжээ. Тэр итгээд хаачив. Ирээвэр хураавар хүмүүс хэрэг тарчхаад гинхнэр хуурах гэж оролддог. Төгсбатыг цагдаагийнхан сайн мэднэ. Удаа дараагийн үйлдэлээр хулгай дээрэм танхаан гэмт хэрэг үлдэж байсан рецидив итгээд. Шинжээчид цогцос нэг бүрт үзлэг хийгээд сумны хонгоо, хурууныхээ гутлын мөр бүхнийг нэгт нямбай ажиглаж дүгнэлт гаргав. Бууны гохон дах хурууныхээ талигач ариун болтынх байлаа. Цааш гэрт үзлэг хийх явцад цагдаагийнхан орондоо ороос санамсаргүй 7 дахь цогц солоод хөдөлгөлгүй дарагдаа мэдэгдэв. Уг цогцыг гаргаж ирвэл гуяас ид буудуулсан, толгойдоо сүхний шархтаа ухаангүй, нүцгэн хөвтэй төгсбат байхаж. Эмч өхөөгүйг нотолж ус балгуулахад удалгүй сэргсэн төгсбат ээжээ, миний 2 хүү, та нар чинь яаж байна гэж хэлээд эргээд ухаан алдан унжээ. Эхний дүгнэлтээр ариун болт гэр бүлийн гишүүдэд буудчихад төгсбатын дорсон. Тэнд унтаж байсан 2 хүү хийг нь алуурчин хөнөөжээ. Гаднаас орж ирсэн гэрийн эзэн түүнтэй тэмцэлдэж чархтан ойцсон. Эцэст нь ариун болт амиа хорлсон болов. Үүн захын гэрч цагдаагийн залуу ажилтан итгэж байсан боловч урандааж галбатрах үйл итгэн лавшруулан шалгах даалгавар өгчээ. Төгсбатыг тайвширсны дараа анхны мэдүүлэг авав. Тэр дуугарч ядан ирж төгдрөн би 2-3 хоног айлд аргал түлш ачилцаж яваад шүн ирж хонсон. Ариун болт надтай бэлчээр булаацалтаж эндээс зайлаарай, маргааш гэхэд нүү гэж дарамтлсан гэв. Чиний шарах чинь хөнгөн байхад чи яагаад гэр бүлээ өмөрч тэмцээгүй юм бэ? Гэхэд мань ир балмагдаад зөвхөр цохих үед хүчтэй цочролд орсон гэж дүгдчин хэлв. Хошууч би цагаан та энэ хэргийн эзэн. Таныг буу үрээд гарч явхад давсан бадрах нуурын хажуугаар малдаа явж байсан хүү дурандаж харсан байна. Хамгийн сүүлд чи ариун болтыг алсан. Үннээ хүлээ хэмээн мөрдөгч хүний зүн бэлгээр тулган шаарджээ. Тэр орой төгсбатыг хорох явцдаа өрөөний хаалгыг албаар дүүжлгүй орхижээ. Хэрв тэр энэ хэргийг үйлдсэн бол орох учиртай. Сэжигтэн ир шүн дундын үед камерын хаалгаар сэмхэн гарч уул руу зүхтав.
Яах гэж тэрвэ? Хэрэг үйлдээгөө хохирсон бол түр саадуулагдаад үнэн мөнийг олтол сууж байгаад суллагдаж болно шүү дээ. Хинтийн мөрдөнд 180 хоног хоригдож мөрдөгдсөн төгс бат би үннээ хэлхий хэмээн мөрдөн байцаагчаа өөрөө дуудсан гэдэг. Хан хинтий чуулгын байранд олны өмнө нээлттэй болсон шүүх хурал дээр шүүгдэгчил. Төгс бат үйлдсэн бүх нүглээ тоожиж ярьж байлаа. Цаазын ял оноосны дараа шүүгч чамд эцсийн хэлэх үг бий юу? Гэхэд гим зэмгүй 6 хүн тэр дундаа төрсэн хүүхдүүд дөрүүлсэн их хамаатнуудаа санаатаагаар маш хэрцгий аргаар хөнөөсөн алуурчин ир би юугаа ярих вэ гэж хэлсэн ажээ. Энэхүү алга бол хүний санаанд огт багтангүй хэрцгий хэрэг мөнөөс мөн юм. Энэхүү видеог дуустал сонсон танд баярлалаа. Өшөө илүү сэтгэл сэртгийлэн аимшигт хэрэгүүдийг сонсохыг хүсвэл манай сувгийг subscribe хийж биднийг дэмжээрэй. Мөн та өөрт тохиолдсон ямар нэгэн болсон түүхээ манай сувгаар уншуулан бусдад түгээж болно. Subscribe to my channel.